Санамсар мэдэмсрийн бясалгал удирдгал 2 дугаар хэсэг өдрийн мэнд. Өнөөдрийн энэхүү номын ярилцлагыг үнэхээр утга учиртай болгохын тулд эхлээд бод сэтгэлээ сануулъя. Өглөөний хичээлдээр бид бясалгалын талаар ерөнхийд нь болон наривчлан ярилцсан билээ. Та бүхний санаж буугаар би ялангуяа санамсар мэдэмсрийн бясалгал ямар хэрэгтэйг онцлон тэмдэглэсэн. Учир нь хүмүүр ер нь хамаг амтан баяр баясал, аз жаргал, хөгжил дэвшил, төгс төгөлдөр бүхнийг хүсэн тэмүүлдэг бөгөөд зовлон, гуниг, өвдөлт, шаналл зэрэг таагүй бүхнээс ангид байхыг ирмэлцдэг. Иймээс өөрийн оюун санааг дасган сургах нь энэ зорилгод хүрэх хамгийн шилдэг арга юм. Тийм учраас бясалгал бол бидний өдөр тутмын амьдралд зайлшгүй хэрэгтэй зүйл. Энэ нь ямар нэг шашны ёслол төдий бос харин аз жаргалтай байж зовлон шаналлаас ангижрахыг хүссэн хүмүүрийн баримтлал зохих амьдралын хэмнэл билээ. Өөрөөр хэлбэл хүслэнт зорилгодоо хүрэх өөр зам үгүй. Бясалгал тэр зорилгын түлхүүр юм. Бясалгал гэдэг хамгийн түрүүнд санамсар мэдэмсрийн дасгалаас эхэлдэг. Хэрэв та санамсар мэдэмсрийг зөв дадуулж чадвал баяр баясал, аз жаргал тань дотроосоо эхлэн ундарч эхэлнэ. Өдөр бүр та аз жаргалтай, баясгалантай байх төдийгүй гаднын таагүй нөхцөл байдалч тэгтлээ нөлөөлөхөө болж ямар ч сорилт тулгарсан түүнийг эвлэхэн даван туулж чаддаг болно. Энэ бүхэн бясалгалын хүч билээ. Эцсийн эцэст бүх зүйл бидний өөрсдийн сэтгэлээс хамаардаг бөгөөд гадаад объект нөхцлөөс төдийлөн шалтгаалдаггүй. Гоёмсог сайхан цэцэг таны сэтгэлийг түрхэн зур баясгаж болохч тэр баяр хөөр удаан үргэлжлэхгүй. Харин хизээч хуурашгүй жинхэнэ аз жаргал дотроос тань урган гардаг буюу өөрийн оюун санааны жинхэнэ мөн чанарыг таньж мэдхээс ихтэй байдаг. Үүнийг бид өөрийгөө танин мэдхүйч гэж нэрлэдэг. Хэрэв та гадаад үзэгдэлд автан төөрөхгүй харин тэдгээрийг өөрийн сэтгэлийн тусгал гэж ухаарч чадвал ямар ч үзэгдэл сайхан эсвэл муухай, сайн эсвэл муу гэд ялгаагүй таны сэтгэлд нөлөөлөхөө болно. Ингэснээр та өөрийн сэтгэл хөдлөлөөж хөнгөн зохицуулж сурах болно. Сэтгэл хөдлөл хүнийг тавгүйдүүлдэг нь бид түүнийг хэд хатуу атгаж сэтгэлийнхээ салшгүй нэгэн хэсэг гэдгийг нь ухаардаггүйтэй холбоотой. Харин сэтгэл хөдлөл дотроос үүсээд эргээд өөрийн мөн чанарт уусан арилдаг жамыг нь ойлгуул тэрхүү хөдлөл танд саад болохоо болж эсвэргээрээ таны бясалгалын чадлыг бүрч бэхжүүлэх боломжтой. Үүнийг л бясалгалын дэвшилтэд арга барил гэж хэлж болно. Эгэл байдал ба хүлээлтээс ангид байх нь бясалгач хүн аливаад хэд нарийн ач холбогдол өгч юм бүхнийг төгс төгөлдөр байлгах гэж хэд хичээх хэрэггүй. Бясалгалын замыг аль болох эмгэн, энгийн байдлаас эхлэх нь маш чухал. Өөрийгөө ч гэсэн жирийн эгэл байлгахыг хичээ. Гадамбын дээдсч дадлагдаа намдууд 10 бай хэмээн сургасан байдаг. Хүлээлт бол бясалгач бидний өмнө тулгардаг хамгийн том доголдуулдаг зүйлсийн нэг юм. Бид буян номын зам дах бясалгалдаа элдв хүлээлт тавих нь илбэг. Би өөрөө ч ялгаагүй тийм хүлээлттэйсээр байдаг. Гэвч үнэндээ тэр их хүлээлт минь дандаа талаар өнгөрч надад өчүүхэнч тайвшрал, жинхэнэ баяр жаргал авч ирээгүй юм. Тиймээс гадамбын дээдсийн айлцнаар өөрийгөө аль болох даруй дүлгэн байлгаж, бясалгал дадлаа өдөр тутмын жирийн амьдрал, өөрийн сэтгэл хөдлөл, тулгарсан асуудлуудтайгаа хослуулан үргэлжлүүлэх нь зүйтэй. Жишээлбэл би маргааш лав ямар нэг адармаа тохиолдно гэж урьдчилан тооцдог. Маргаашийг хамгийн сайхан өдөр байна гэж эндүүрлэхгүй, харин хэн нэг нь надад төвөгдөн, эсвэл гинтийн бэрхшээл гарч намайг уурлуулах нь дамжиггүй гэж үздэг. Ингэж бодсноор би иймэрхүү нөхцөлд сэтгэл санааны хувьд бэлэн байх ёстой. Тэр таагүй явдал нь заавал тохиолдохгүй байж болох ч хэрэв тохиолдвол түүнд хэрхэн зөв хариу үйлдэл үзүүлэхээ би урьдчилан бэлтгэсэн байх учиртай. Хэрвээ таагүй нөхцөл гинэд санаанд оронгүй тохиолдлоо гэхэд түүнд бэлтгэлтэй байсан хүн илүү амар давж чаддаг. Гэтэл бид өдөр тутамдаа ихэвчлэн юмс бүгд сайхан байна гэж найдаж сөрөг муу зүйл ирнэ гэж бараг сандаггүй. Өчигдөр сайхан байсан, өнөөдөр ч өөгүй сайхан өдөр болно. Маргааш өглөө бүрч гайхам сайхан сэрэх байх хэмээн тааварлаж хүлээдэг атлаа. Тухайн өдөртөө хүндрэл бэрхшээл учирна гэж юр боддоггүй. Тиймээс үнэхээр таагүй явдал тохиолдоход бид цочирдож тэсвэр алдан хүлээн зөвшөөрч чаддаггүй. Бясалгагч хүн өөртөө би ийм олон жил номын мөрх өгөөд байхад яагаад ийм бэрхшээл тулгардаг билээ? Би бясалгагч учраас надад зөвхөн сайхан зүйлс тохиох ёстой биш үү гэж бодож мэднэ. Ийм байдал нь нөхцөл байдлын учрыг танин ухамсарлаж чадахгүй байгаагийн шинж бөгөөд манай бясалгал сэтгэлийн бэлтгэлийн сул талыг харуулж байгаа юм. Хит өндөр найдлага тавьж амьдралд ариу төгс сайхан болон өөрчлөгдөн гэж хүлээх нь иймэрхүү шоконд орох нөхцөл болдог. Тиймээс гадамбын дээдс ийм хүлээлт бол хамгийн том саад гэжээ. Бясалгагч хүн даруухан эгэл байдалтай байж юу ч тохиолдсон түүнийг хүлээн авч чаддаг байх ёстой. Сайнч бай, мууч бай, зөвч бай, бурууч бай, эрүүлч бай, өвчтөйч бай, жаргалч бай, зовлонч бай, аль нь ч тулгарсан танд ээлжилж байдгийг, хоорондоо харилцан шүтэлцээтэй оршдгийг ухаарчдгийг шандараа. Төв үзэлт гардаг харилцан хамаарал буюу шүтэн барилтлага хэмээх ойлголтыг сан. Сайн зүйл буй бол түүнтэй зэрэгцэн муу зүйл заавал байна. Зөв юм үнэн бол буруу нь давхар бий.
Ингээд аливаа юмс харилцан шүтэж оршдог ажээ. Өөрийнхөө жишээн дээр бодоход би бясалгалдаа зүгээр л төвлөрөн хичээгээд л явдаг. Өөрөөр хэлэх илүү дутуу анализ хийдэггүй. Ихэнхдээ миний бясалгал зөв зам дээрээ байна. Би буруу зүйл хийгээгүй. Дажгүй давтагдаж байна гэж өөртөө хэлдэг. Заримдаа эсэргээрээ үгүй ээ, болохгүй байна. Намайг хардаа гэж бодох үе гардаг. Тиймээс би өөрийгөө бясалгагчийн хувьар танин мэдэж үнэлж байхын чухлыг ойлгосон. Найз нөхдөдөө байхдаа би байдлыг ойлгож өөрийн сэтгэлийг таньж байх ёстой. Сайн сайхан хүмүүстэй байхдаа ч нөхцөл байдлыг танин мэдэрч сур. Сайн биш хүмүүсийн дунд байсан ч ялгаагүй төрсөн нөхцөл байдлыг ухамсарлан ойлгохыг хичээгээрэй. Энэ бүхэн бясалгалын хэрэглээний нэгэн хэсэг юм. Учир нь номын дадал үргэлж бодит нөхцөл байдалтайгаа холбогдсон явах учиртай. Мэдээж эцсийн эцэст ямар ч нөхцөл бидний дотоод сэтгэлээс л үүдэн гардаг болохоос гаднаас ирдэггүй. Гэвч хүн төрөлхтний мунхаг бодол дотоод руугаа анхаарахгүй, гагцхүү гадна тал руу тэмүүлдэг. Үүнийг л бид сансар орчлонгийн хүрдэнд төөрхүү гэж нэрлэдэг. Харин оюун санаагаа дотогш нь эргүүлж, өөрийн доторх уг үнцийг харж чадваас нирван дүр үзэгдэн хэмээн цогчийн ёсонд айлтжээ. Өөрийгөө боловсруулж эгоогоо номхдох нь өдөр бүр сэтгэл оюунаа дасгалжуулах явцдаа хүн өөрийгөө буруутгаж сурвал маш чухал хэмээн Гадамбын ёсонд сургадгийг сануулъя. Өөрийгөө буруутгах гэдэг нь өөрийгөө голж голон дорд үзэх гэсэн үг биш, харин өөртөөгөө хийх дотоод сургуулалт юм. Эхлэлгүй цагаасаа бид эго буюу биед барин минимхийрх өөрийгөө чухалчлах хуурмаг сэтгэл, ихэрхүү бардам зан, уур, хатаархал, тэнэг мунхаг гээд элдв үмэнд автан төөрсөөр иржээ. Би ч бас эдгээр үмэнүүдийн мастер нь болчихсон гэж хэлж болох. Гэхдээ би тэдгээртэй хөл нийлүүлэн замнаж явуулгүй, тэднийг зүгээр л орхиод өнгөрөөхийг хичээсээр ирсэн. Шантидивагийн сургаалт эго бол миний гол дайсан. Эго л надад жинхэнэ хор хөнөөл учруулдаг гэж айлдсан байдаг. Гэвч бид тэр эгогоо үл тоомсорлон, бүр түүнтэй нөхөрлөж, за тэр эго минь өөрийнхөөрөө байж л байг гэж орхидог. Харин хэн нэгэн хүн чамайг зөвхөн хяламхийн муухай харахад ч тэсвэр алдан бухимдах хатлаа. Эсвэл хэн нэгэн өчүүхэн хатуу үг хэлэхэд ч өнгөн ухаан уралдаг хэрнээ. Өөрийн дотор суугаа эго нь чамайг тарчлааж чаналгаж, гунигт автуулж байхад чи түүнийгээ зүгээр тавьж явуулдаг. Номын сургаалт их тоогоо тууштай тэмцгэж онцлон цагсан атал бид за яах вэ? Эго минь хүснээ хийж л байг гэж дотроо бодсоор явдаг. Ийм хандлага бидэнд байдаг болохоор л бидний бясалгалын амжилт дахин нуурч дадлага маань дороотоод байгаа юм. Хүмүүс бид заримдаа би агуулсан багшид шүтэж залбираад явхаар тэр намайг авраад өгнө гэж эндүрдэг. Гэвч энэ нь буруу ойлголт, агуу багш нар ч таны өмнөөс бүхнийг хийж өгч чадахгүй. Мөн би хүчирхэг тарин уншиж эсвэл очирт хөлгөний өндөр дээд ганц 2 зан үйл хийгээд л бүхнийг даваад гарна гэж боддог. Үгүй дээ, хэрв та өөрөө дотроосоо өөрчлөгдөхгүй бол ямар ч хүчирхэг тарин танд туслахгүй. Хүчтэй гих тарин бясалгал ямар ч практик нь зөвхөн таны өөрийн оюун санааны хандлага өөрчлөгдөхийн хэрээр л үнэхээр хүчийг олдог. Өөрөөр хэлбэл та дотоод сэтгэлдээ өөрчлөлт хийхгүй бол ямар ч тарин амилдаггүй гэсэн үг. Харин өөрийгөө өөрчлөн хандлагаа хувиргаж чадвал уншсан тарин тань хүртэл ид шидэн бадарч, бясалгал тань хүчийг олж, практик тань бодит үр дүнгээ үзүүлнэ. Эцсийн дүнд аливаа нөхцөл байдалтай зөв ажиллах гол хариуцлага бидний өөрсдийн нуруунд дээр л байдаг. Харин бид өөрсдөө хичээн өөрчлөгдөх замдаа орвол бурхан багш нарын айдас ивэлж төгс зохицож, хүчтэй гих тарны маань үр дүн нэмэгдэж, бясалгал дадлын маань тус эрчиндээ бадардаг юм. Хичнээн өөр сургалт номлолууд бага хөлгөн, их хөлгөн, очирт хөлгөн гихчлэн нэр төдий ялгаатай боловч тэдний мөн чанар нь ижлэхэн, бидний өөрийн сэтгэл хөдлөлтөд хэрхэн ажиллахыг л заадаг. Та тэдгээрийг үзэл, бясалгал, ёс үйл, дүрслэл, уншлага гихчлэн дуртайгаар нэрлэж болно. Гэвч зүгээр нэр томьёолоос цаашгүй явбал тусыг ис олно. Харин номлол практикийг өөрийн зүрхэнд хэрэгжүүлж, жинхнээсээ мөрдөгч нь болж чадвал сургаалын урсгал, дамжлагын нэр хаяг ямар ч хамаагүй болно. Гол нь хүчирхэг номлолын тусламжтайгаар өөрийгөө өөрчлөхөд л учир оршино. Мэл богдын гүр дуулын 6 асуулт одоо энд мэл богдын гүр дуул буюу бясалгагчийн гэгэрлийн дуулаас 6 асуултыг авч үзье. Зарим нь үүнийг дуу гэж нэрлэх авч үнэндээ гүр дуулалт гэх нь зүгээр нэг дууны төрлийг хэлээгүй. Түүнийг төвдөр гүрэг гэж нэрлэдэг. Гүр дуулал гэдэг нь гэгэрлийн дотоод биелэлээс аяндаа ундран гарсан үг хэмээх утгыг илүү гүн илэрхийлдэг. Гүр дуулалт айлтсан үг бүр нь бидний сөрөг чанаруудыг арилгахад тустай асар их энергийг агуулдаг тул энэ нэрлэдэг ажээ. Мэл богд шав нартаа энэхүү 6 асуултыг тавьжээ. Нэг оюун санаанд нарны туяан дах тоосонцроос ч олон төрлийн төсөөлөл эргэлдэн байдаг. Тэдгээр үзэгдэл юмсыг буй байдлаар нь илхэн харж чадах гэгэрсэн ёгч энд байна уу? Өдөр тутмын амьдралч бидний толгойд хичнээн олон бодол төрж араараасаа хөөрхөн тодорхой байдаг. Сайн муу олон бодол урган гарна, сүсэг бишрэл, итгэл, нэгүсэл, инрэл зэрэг буянлаг бодол түн цөөн гарах авч, уур, хатаа, чөтөө, шунал зэрэг сөрөг бодлууд хавгүй олон байдаг.
Гэлээч Мелбогд эдгээр бодлуудын сайн мууг ялгалгүй, ерөөс бодол хэмээн нийтэд дүгнсэн нь хангалттай байжээ. Бодол хэмээгч нь тоо томшгүй, хязгааргүй олон үсдэг. Бид түүнийг бүрэн зогсоож чадах уу? Үгүй, хүчлэн зогсоох боломжгүй. Бясалгал гэдэг нь бодолтой хүчээр тэмцэлтэн дарж авах бус юм. Харин тухайн бодлын мөн чанарыг нь танин хувиргах увдастай урлаг бүлгөө. Бясалгалын урлагаар бодлын уг чанарыг цаашлаад оюун санааны уг мөн чанарыг танин мэдэх боломжтой. Зарим хүн бясалгаж эхлэхдээ бодол их төрөөд бясалгал минь бүтэхгүй байна гэж гомдолдог. Үнэн дээр бясалгаж эхлэхэд бодлууд улам их чөлөөтэй илэрч буй таны санамсар мэдэмсэр нэмэгдэж анхаарал танд тунгалагшиж ихсний сайн шинж юм. Өдөржин анзаарахгүй явсан олон бодол чинагш илэрч буй хэрэг. Бид энгийн үед өдөржин олон юм бодсоор байдаг ч тэр бүгдээ ухамсарлаагүй өнгөрдөг. Нэгэн төвд шог ярианд хүн юу мартаж орхисноо санахын тулд бясалгал хийхийг зөвлөдөг гэдэг. Учир нь зарим хүн завлан суугаад бясалгал хийхийг оролдох үедээ өчигдөр хаана юмаа хийснэ, өглөө ямар ажил төлөвлөснөө, маргааш юу хийх ёстойгоо гинт бүгдийг санаж, хөвөрсөн бодлуудаа төлөвлөгөө шиг цэгцсээр дуустдаг гэж өгөөджээ. Энэ бол жинхэнэ бясалгал биш ч оюун санаагаа буруу дасгасны нэг илрэл юм. Бодол хөвөрх нь угаасаа л усны долгион мэт байгалийн үзэгдэл. Түүнийг далайн давлгаа шиг түр зуур өндөлцөөд өөрөө намдан замхрах чамаар нь орхиж сур. Чод дадлагын бясалгалын эхлэлд уур, хүсэл, мунхаг, тамийн, бэрдийн, адгуусны гих мэт бүхий л төсөөллийг өөртөө зориуд үүдэн гаргаж дараа нь тэр бүхнийг замхруулан номхотгодог. Чиний уур шунхаа төөрөгдөл зэрэг бүхэнд харамддуу буюу оюун санааны мөн чанараас өөр их сурвалжгүй, тусдаа бийгүй юм. Гагцхүү чи түүний жинхэнэ төрхийг нь таньж чадаагүй улмаас төөрөгдөл болон харагдсан төдий. Хэрэв мөн чанарыг нь бариад авбал тэр нь буцаад харамддуу болон хувирна. Зөрөө нь ердөө зурсхийх агшинд л байгаа хэрэг. Тийм учраас очирт хөлгөний бясалгалд эрэгтэй үзэгдсэн бүхэн жанраасыг эмэгтэй үзэгдсэн бүхэн дайр их сонсогдох чимээ бүхэн тарны дуун төрөх бодол бүрэн бэлэг бэлгүүний илрэл хэмээн ургуулсан бясалгадаг. Үнэн чанартай бодтой нь тэр билээ. Гагцхүү бид хоёрдмол хийсвэр ялган сэтгэхүнхээ улмаас тэр бүрийг жинхнээр нь харж чадахгүй төөрөлддөг. Хэрэв хоёрдмол сэтгэлээ зөв засаж ажиллаж чадвал таны бодол бүрд харамддгаас өөр бус биш болохыг ухаарна. Ингэж чадваас баяр баясгалтай нь хизээж тасрахгүй, гадаад нөхцөл ямар ч байсан бясалгал дадлыг тань нурааж чадхаа болно. Ингээд бясалгалын өгөөжөөр тогтвортой удаан жаргалтай болно. Онлын төвшөнд та олон зүйлийг ойлгож мэдэж болно. Харин тэрхүү ойлголт тань биеэр туулсан туршлага болоогүй цагт удаан жаргал авч ирэхгүй. Олон онол үзэл, математика буюу төв үзэл, их тамга буюу махамудра, маханати буюу цогчин гих мэт хичнээн ч сонсоод тэдгээрийн нэгийг нь ч бид биеэр хэрэгжүүлээгүй бол тогтун амар амгалан ирэхгүй. Зөвхөн бясалгалаар шууд амьдрал дээр нөхцөл байдалтай тулах замаар бид ойлголтоо бодит болгон хувиргах хэрэгтэй. Тиймээс бясалгач нь юмсыг сайнны муугаар нь бүү алагчил. Самсара ба нирваны хооронд ч ухтаа ялгаа үгүй. Бидний сэтгэл мунхарч бохирдон булангартвал харагдах нь самсара, орчлон төөрөх зовлон мэд санагдана. Хэрэв эдгээр мунхаг буртгийг харамддуу буюу үнэн чанарт хувиргаж цэвэр тунгалгаар нь харж чадваас харагдах бүхэнд нирван сэтгэлийн амарлан буй болон хувирна. Эцсийн эцэст энэ бүхэн оюун санааны л тусгал юм. Тийм болохоор бид йогийн гигантнуудын өндөр түвшинд хараахан хүрээгүй байгаа ч тийм түвшинд хүрэх мэдлэг, ойлголтын суурьа тавих нь чухал. Ингэхийн тулд өдөр тутмын амьдрал дээр гарах бүхий л нөхцөл байдалтайгаа ажиллаж сурах хэрэгтэй. Миний хувьд энэ бүхэн асар их сургамж, хичээл мэт байдаг. Гадан би нэгэндээ эцэст надад магтаал сайшаал, доромжлол гутаалд аль нь ирнэ гэж урьдчилан тооцож, бүгдийг нь хүлээн авахд бэлэн яв хэмээжээ. Би ч гүйцэд гэгэрээгүй ч гэсэн таагүй нөхцөл, таагүй хүмүүстэй нүүр тулбал аль болох тайван хүлээж авахыг хичээдэг. Хүн ганцаараа байхдаа өөрийгөө амжилттай сургалаач зөвхөн төсөөлөл байвал тус болохгүй. Харин хэн нэгэн үнэхээр дэргэд ирээд олон нийтийн өмнө чиний алдаа дутагдлыг илчлэн ууртаагаар загнах үед л чиний бэлтгэл жинхэнэ шалгуураа давна. Тэр мөчид чи хэр зэрэг хүлээцтэй уужуу ухаалаг хандаж чадаж байна. Тэгэх тусам чиний бясалгал тэр чинээгээрээ амжилттай явж байгаа хэрэг. Хоёр юмсын үндсэн мөн чанар нь ямар ч шалтгаан нөхцлөөс үл хамааран оршдог. Түүний ёроол уг үндсийг нь таньж, бол үндсээр нь тас цавчин арилгах гэгэрсэн ёгч энд байна уу? Юмсын үндсэн мөн чанар гэдэг нь хизээж шалтгаан нөхцлөөс бүрэлдээгүй, өөрийн орших чамаараа байдаг чанар юм. Үүнийг бурхан чанарч гэж нэрлэдэг. Энэ жинхэнэ чанар нь самсрын элдв үзэгдлэр хизээж хэртдэггүй, нирваны эрдэм нэмэгдлэр ч илүү сайжирдаггүй, үргэлж мөнх цэвэр, цэвгүй ариун хിവэр оршсоор байдаг. Бид энд тийм үндсэн чанарыг танин мэдэж улмаар мунхагийн үндэс болох бие буюу эгог үндсээр нь таслах тухай ярьж байна. Эгог үндсээр нь тасна гэхээр түүнийг муу учир бүрмсэн хядах мэт буруугаар ойлгож болохгүй. Эгог устгах арга замд номын янз бүрийн уламжлалуудын хүрээнд ондоо мэт боловч эцсийн зорилго нь нэг.
Жишээ нь бага хөлгөний арга барил, их хөлгөний арга барил, очирт хөлгөний арга барил ялгаатайч бүгд эцэстээ эго буюу мунхагийг гэтлэхэд чиглэдэг. Очирт хөлгөний дээд сургаалуудад хувиргах аргад суралцдаг. Махамудраад цогчин зэрэг өндөр номлолууд ч мөн мунхагийг бэлэг бэлгүүний ухаан болгон хувиргах тухай айлтдаг. Өөрөөр хэлбэл мунхаг харанхуйг юшийн анхдагч бэлэг ухаан болон хувиргах арга барил хэрэглэхийг зөвлөдөг. И гэдэг нь эхлэлгүй, ши гэдэг нь бэлэг төгс ухаан хэмээх үг. Хувиргана гэдэг нь хоёр тусдаа зүйлийг нийлүүлнэ гэсэн үг биш. Угаасаа эхнээсээ салшгүй нэг байсан хоёрыг жинхэнэ төрхөөр нь танин мэдэх гэсэн үг. Угаасаа бэлэг ухаан юши байсан зүйл танигдахгүй байхдаа мунхаг мэд харагддаг. Гэгэрсэн ёгчийн нүдэнд бол тэр нь харанхуй бос танигдсан тунгалаг ухаан байдаг. Өөрөөр хэлбэл мунхаглал гэж бидний харж буй зүйл анханасаа юшээс огт тусдаа зүйл бишээ. Тиймээс үндсийг нь тас цавчин арилгана гэх нь тэрхүү мунхагийг муу учраас устгана гэсэн хэрэг биш. Харин түүний уг мөн чанар болох бэлэг ухааны чанарт нь эргүүлэн оруулна гэсэн санаа юм. Энэ нь эцсийн дүнд өөрийнхөө хоёрдмол сэтгэлийн буруудсан үзлийг өөрчлөн засахтай утга нэг. Бодит уг чанартай юши буюу бэлэг ухаан болсон зүйл танигдаагүй улмаас мунхаг харанхуй мэд санагдаж байсан бол танигдах тэр агшинд мунхагийн функц бүрэн арилдаг. Ямар нэрээр нэрлэх нь хамаагүй мунхаг гэж дуудсан ч болно, юши буюу прадчны бэлэг ухаан гэж хэлсэн ч болно. Гол нь түүний жинхэнэ мөн чанарыг ухаан мэдгэл чухал. Бидний оюун санааны жинхэнэ мөн чанар анханасаа гэрэл гэгээтэй, тод тунгалаг, ухамсар мэдлэгээр дүүрэн байдаг. Төвд багш нар энэ чанаруудыг дэв баясал, цал тунгалаг, тан гэрэлт, рик ухаарал хэмээн томьёолдог. Йогн нар эдгээр чанарыг өөрсдөө тодруулан нээж бүхий л муу зузаан өмнө амгалан жаргал болгон хувиргах чадвартай болдог. Энэ бүхэн эцэстээ таны өөрийн хоёрдмол сэтгэлийг бэлэг бэлгүүний ухаан болгон өөрчилсөний үр дүн юм. Хэрэв та хоёрдмол хандлага бэлэг ухаанаар сольж чадвал ямар ч таагүй нөхцөл үлдээгүй мэд алга болж та жинхэнэ йогн болон хувирна. Ингэвэл та үргэлж аз жаргалтай, баясгалантай байж өөрийгөө үргэлж дээд сахиус бурхад хамгаалан дагаж байгааг ч мэдэрнэ. Та тэдэнд өнөөдөр намайг тоохгүй байж болох юм хэмээн дотроо бодсон ч бурхад адис ивэлээ үргэлж хайрласаар л байдаг. Өнгөрсөн удаагийн уулзалтаар би бурхадыг ивэлдээ татах тухайч дурдсан. 3. Сэтгэлийн гинтийн бодлын цочрлыг зуугаад чад бариадч тогтоож барж чадахгүй. Харин тийм шунан зуралдсан санаа сэтгэл нь өөрөө чөлөөлөгдөж болохыг үдсэн гэгэрсэн ёгч энд байна уу? Өөрөөр хэлбэл хинч хүний бодлыг гаднаас нь хүчээр бүрэн зогсоож чадахгүй. Хажууд чинь хин нэгэн заналтай зогсоод чи одоо бодож болохгүй шүү гэж айлгалаа гэхэд бүр ч эсрэгээрээ их бодол төрнө. Айд сандарсан хүн толгойд нь бүр их юм бодогдно гэсэн үг. Тиймээс гадны аргаар хүчилж бодлоо зогсооно гэдэг бүтшгүй зүйл. Харин танд хүчтэй бодол төрөх тэр даруйдал та түн рүү анхааран тэр чигээр нь ажиглаж уг чанарыг нь таних хэрэгтэй. Хүчтэй бодол байсаар байвч түүний таныг үүмүүлэх хүч нь үгүй болно. Би бодлыг нь өөрийг нь хөөж арилгах гэж зорихгүй. Харин тэр бодолд хит автснаас болж сэтгэлдээ үүсгэдэг үүмэгнээс л ангижрахыг хичээж байна. Бидний үнэндээ бодлын оршихуй нь өөрөө биш, түүнд хит автсан баригдмал байдал шаналгадаг. Би уурлах үед уурлах мэдрэмж нь өөрөө надад хор хөнөөлгүй. Харин тэр уураа бат барьж зуралдаад өөрийгөө тэр ууртайгаа зөнгөөр нь хайсны минь гор нь намайг тарчлагдаг. Тиймээс би уур гих үзэгдлийг хөөн устгах гэж оролдохгүй. Харин уурлах үеийн өмрөн хямрах байдлаасаа салж чадахыг л хичээдэг. Үүний тулд тэр уур, тэр бодол бүрийн уг чанарыг нь танихыг чухалчлана. Тэгээд л хангалттай. Гэвч бид бясалгагч дадуулж буй хүмүүс атлаа энэ энгийн үннийг хэрэгжүүлж чаддаггүй. Өнөө үед бидний номын төвүүдэд голцоо махамудраад цогчин зэрэг дээд сургаалууд зөнхлөх бөгөөд 4 үнэн, 12 шүтэн барилтлага, 3 эрдний авралт гэх мэт цөөр сургаалын талаар цөөхөн дуулддаг. Үр дүнд нь хоосон чанар оюун санааны жинхэнэ мөн чанар гэх зэрэг өндөр сургаалыг олонтаа сонссон ч тэр нь чихэнд л үлдэж сэтгэл зүрхэнд хүрдэггүй. Хэдэн жил сонссоор байгаад бүр залхах, үн цэн нь буурах үеч гарна. Гэвч дотоод асуудлууд, шаналл, зовнил, гуниг готрал, төөрөгдөл, таагүй мэдрэмжүүд, эргэлзээ тэнэгэлцэл, өөртөө итгэх итгэлгүй байдал маань тэр хിവэр үлдэнэ. Нөхцөл байдалтай нүүр тулах үедээ бид ахин давтаж шийдвэрлэж чадахгүй хിവэр л байдаг. Энэ нь номлол сургаал өөрөө хүчгүй байсан хэрэг огт биш, харин бид түүнээс заасан аргыг амьдрал дээр хэрэгжүүлэн өөртөө дадуулаагүй шинж юм. Номыг амьдралд хэрэглэх буюу практикт шилжүүлэх нь ямар ч номлолыг хичнээн сонсоод хүртэх үр шимээс хавгүй чухал. Заримдаа өөрийгөө би ичвэтэр байдалд орлоо гэж боддог. Би өөрөө энд багшийн ширээнд суугаад ном заагаад байгаа мөртлөө өөрт тохиолдсон жижиг асуудалд тэсвэр алдчихдаг. Тэгээд би хэлэхэд амархан ч өөр дээр ирэхэд бэрх юм да гэж санан ойлгодог. Энэ нь намайг өөрийгөө үнэндээ хараахан чадамгай хүн биш байна гэдгийг ухааруулдаг. Би чинь өөрөө ч сул талаа арилгаж дуусаагүй. Хараахан жинхэнэ багшийн хэмжээнд хүрээгүй мөртөө зүгээр дүр эсгэж яваа хүн шүү дээ. Тиймээс та бүхэн намайг тийм амархан бүүд уйлган итгээрэй. Би ч бас бусдын адил бэрхшээлтэйгээ ажиллаж байгаа мунхаг нь бүрэн арилсан амьтан бишээ.
Гэхдээ Мельбогдын энэ үнэт сургаалын үгс сэтгэлд үнэхээр хүрч адис эрчмийг нь хүртсээр байна. Бид ч дотроо түүний хийснийг хийж түүний хүрсэнд хүрэх юмсан гэж бодон хүсэж байна шүү. 4 оюун ухааны хөдөлгөөн урсгалыг төмөр авдар дотор хийгээд цоожлон барьж үлч чадна. Харин өмөрсөн сэтгэл өөрөө хоосон болохыг харж чадах гэгэрсэн ёгч энд байна уу? Мэдээж сэтгэлийг бүр алтан авдар дотор хийгээд гаднаас нь хідэн давхар цоожлоод чохорж үлч чадна. Хүн бүхэн үүнийг ойлгоно, оюун санааг хайрцаглах боломжгүй. Өөрөөр хэлбэл бодлыг хүчээр хорихын оронд бид сэтгэлээ дасгаж сургах хэрэгтэй гэсэн санаа. Сэтгэлээ боловсруулж чиглүүлж өөрт нь алхах зай олгон сурах. Угаас сэтгэлийн мөн чанар нь эрх чөлөөтэй, юу ч түүнийг үнэн хэрэгт боодоггүй. Тэрхүү мөн чанар нь ямар ч хэр буртагт баригддаггүй цэвэр байдаг. Тиймээс жишээ нь танд хүчтэй уур төрлөө гэж бодъё. Би мэдээж уурлах нь сайн биш, дургүй байдаг, уурламааргүй л байна. Гэвч угаас дадсан зуршил адил уур хилэн дүрлцэн гарч ирдэг. Тэгвэл тэр уурлах мэдрэмж ирэнгүүт нь би түүний мөн чанарыг ажиглах хэрэгтэй. Хэрэв та уураа анхааралтай ажиглавал тэрэнд харамтдуу буюу оюун санааны мөн чанартай салшгүй болохыг харна. Өмнө өгүүлсэн баясал тунгалаг, гэрэлт ухамсар дөрөв тэр уур хилэн дотор ч нуугдж байхыг олж мэдээд гайхшрах болно. Хамгийн хүчтэй өмүүлдэг тэр уур хилэнгийн дотор хүртэл ийм гайхам чанарууд агуулгадж байдгийг нээн гэсэн үг. Иймээс бидэнд саад болж байна хэмээн мунхаг уураа жигших хэрэггүй. Харин ч миний энэ уур гарч ирснээр түүний жинхэнэ нүүр царайг таних боломж олдож буй нь яамаа да гэж бод. Учир нь тэр хүчтэй өмнө болгон дотор нь хэрэв та анхааралтай ажиглаж бэлэг ухаанаар тусгаж чадвал угийн цэвэр жинхэнэ тунгалаг чанарууд нь нуугдж байдгийг харах болно. Тэр агш нь таны түрүүнд маш бодтой гэж бодож байсан уур хилэнгийн хатуу чанар үнэндээ хоосон болохыг мэдмэгц түүний хүч нөлөө аяндаа сарнах вэ. Та уур хилэнгээ хүчээр дарах гэж зүдрэх хэрэггүй. Жинхэнэ мөн чанарыг нь хараад танихад л уурч бай. Атаж өтөөж бай, өөрөө аажмаар номхрон алга болно. Энэ бол бясалгалын маш том ашиг тус юм. Ингэж олон дахин дадуулбал ямар ч сэтгэлийн өмнө дахин таныг түгээж чадахгүй. Харин ч бодол санаа илүү их төрөх тусам таны бясалгал улам нэмэгдэх бөгөөд та төрсөн бүхнийг бясалгалдаа хувиргаж өөртөө хүч болгож сурсан байх учиртай. Энэ нь туйлын баяр жаргалтай явдал гэдэгтээ санал нийлээрэй. 5 мэдрэхүйн таашаалыг бэлэг бэлгүүний бурхад ч эсцээрэлдэггүй. Ухамсарын үйл явцыг нь тунгалаг хоосон гэдгийг нэвт харж чадах гэгэрсэн ёгч би юу? Бид амттай хоол идэх дуртай, хинд ч муудсан муухай хоол таалагдахгүй. Амт чанартай, шимт ижээлтэй хоол олж идхийг хичээнэ. Өнөөдөр би ёстой сайхан хоол идлээ гэж бид бахархна. Бурхтын үргэлж дандаа сайхан зүйлсийг зориулдаг. Харагдах төгс дүрслэл сонсголонд аятаа их шиг аялгау анхлын сайхан үнэр, гэрэлт зулаа, өнгө жавхаатай цэцэгсгээд бүгдийг бүрдүүлж байж өргөнө. Заримдаа бүр энэхүү үзэсгэлэн цэцгийг өргөж болгон өргөсөн тул намайг ивэн хамгаалаач гэж хүртэл даатгана. Үнэндээ бэлэг бэлгүүний бурхтыг тийхүү гоёмсог цэцэг сайхан өргөлөөр аргадан баярлуулж байж тэдний ивэлийг хүртэн гэвэл өрөөсгөл ойлголт. Тэдэнд бус танд тэр сайхан өргөл хэрэгтэй. Та түүгээр өөрөө л буян хурааж байгаа хэрэг. Бурхтыг гоё цэцэг авчирг гэж хинч гуугаагүй. Харин бид өөрсдөө сайхан зүйл барьж байж сэтгэл ханамжаа авдаг. Өөрийн танил буян хураах арга болохоос бурхтад бол тийм ч чухал бус. Тийм болохоор ёгч болон бясалгач бид гаднаа аль болох онцгойрсон дүр үзүүлэлгүй. Энгийн хിവэр байх нь чухал. Зарим хүн би гэгэрсэн хүн, тиймээс хоол идэхгүй, нойр авахгүй, цэцэг харахгүй гэх зэргээр хачин дүр үзүүлэх нь бий. Гэвч гадан биндээс битгий онцгойр гэж сургадаг шүү дээ. Аль болох хэвийн байх нь хамгийн сайн. Хин нэгэн танд юу санал болгосон ч та баярлалаа гэд илтгэр хүлээж ав. Уг зүйл таалагдж байвал идэл хүрт. Өдөр тутмын амьдралдаа та жирийн хүн шиг хооллож, унтаж, зугаалж болно. Харин би бясалгадаг хүн хоолноос татгалзсан мах идэхгүй, арх үнэрлэхгүй, унтахгүй гих зэргээр хэд тууширч тэгээд ядарч зүдрүүл таны дадал хэврэг сул байгааг л илтгэн. Мельбогд тийм ээ, бүхнийг хүлээж ав гэж айлцсан ч дотроо тэдгээрийн мөн чанарыг нь ойлгож байхын чухлыг хэлжээ. Харьцангуйн ертөнц дээр бусдын тусын тулд аль болох энгийн жирийн төвшөнд харилц. Хэрэв танд хэн нэгэн бэлэг өгвөл үнэхээр сайхан бэлэг байна, баярлалаа гэд аваарай. Харин дотооддоо тэр үзэсгэлэнт бэлэг нь хоосон чанартай, хормын төдий тусгал гэдгийг мэдэж бай. Их эрдэмт богд зонхов Чандракирти нар өөрсдөд нь хэн нэгэн энэ цэцэг үнэхээр үзэсгэлэнтэй юу гэж асуувал тийм ээ, үнэхээр үзэсгэлэнтэй цэцэг байна л гэж хэлэх байсан. Тэд хизээч үгүй ээ, эн чинь хоосон чанар, оюун санааны төсөөлөл төдий зүйл хаана нь үзэсгэлэн байна гэж хэлэхгүй байсан нь лав. Иймд бид бясалгал дадлыг хөөж буй хүмүүс аль болох даруй игэл байхыг эрхэмлээ. Таны гаднах илэрхийлэл харилцаа бол бусдад зориулагдсан жүжиг төдий зүйлч байж мэднэ. Харин дотоод ойлголт танд жинхэнэ айдас эрчмээ хадгалсан нууц өгүүлэмж юм.
Бусдад туслахын тулд та гаднаа игэл нэгэн мэд байж болно. Харин дотроо жинхэнэ гэгэрлийн үрийг бадраан авч яв. Өөрийгөө огт гэгэрээгүй хүн мэд харагдуулах авч үнэндээ дотооддоо гэгэрсэн байж болно. Үүнийг л гадан биндээз игэл даруй бай хэмээн сургасан хэрэг. Дотоод гэгэрэл тань бүрэн байсан ч түүгээрээ гайхуулж тоолголгүй. Аль болох игэл байх аваас тэр нь бусдад тустайг санаарай. 6 мэдрэхэн хүрээний юмс үзэгдлийн төрхийг ялгуустын мутраарч хэлбэрдэн зогсоож чадахгүй. Харин тэдгээр үзэгдлийн цаана ямар ч бие даасан бодит зүйл үгийг харсан гэгэрсэн ёгч энд байна уу? Үгүй буюу хоосон гэдэг нь алга болсон, байхгүй болсон гэсэн үг биш. Харагдаж байгаа объектууд хിവэрэл оршин, харин бид тэдгээрийн жинхэнэ мөн чанарыг танихыг чармааж буй хэрэг. Богд зонховын сургаалаас сануулъя. Шүтэн барилтлахын үүднээс аливаа үзэгдэл сайхан ч бай, муухайч бай, нөхцөл шалтгаандаа зохицон оршдог. Харин өөрийн мөн чанартай бол огт байхгүй. Бясалгаж буй йогнууд бид аливаа юмсын илрэл ба мөн чанарыг хэрвээ салган тусгаж байгаа бол хараахан бүрэн гэгэрээгүй байна гэсэн үг. Бурхан Буддаа гэгэрсэн нирвандаа хураалах тэр нэг өдөр ертөнцийг тэгж л харсан гэдэг. Шүтэн барилдсан талаасаа юмс үзэгдэл яг л байгаа шигээ оршин, харин туйлын талаасаа тэнд юу ч оршихгүй. Тэрбээр атгаг баримжаагаа орхиод илэрлийг нь таалан жаргах хэмээн сургасан байдаг. Энэ бол таны дотоод шүмжид эргцүүллийн төгсгөл мөч билээ. Гэтэл бид бол аливааг дэндүү задлж удаан эргцүүлсээр бат not олж чадалгүй. Бүхий л амьдралаа судлаач болон өнгөрөөх нь илбэг. Тиймээс бид эцэст нь өөрийн хязгааргүй задлан шинжилгээндээ цэг тавьж жинхэнэ ухаалалт хүрэх ёстой. Бясалгагчийн хувьд бидний зорих зүйл нь бүх үзэгдэл харьцангуйн түвшинд байгаа чигээрээ илэрдэг атлаа. Дотоод мөн чанартай бол октоос бие даасан зүйлгүй болохыг харах юм. Ийм ойлголтыг туршлагаараа эзэмшвэл ямар ч үзэгдэл таны сэтгэлийг цалхитал өмүүлэхгүй, харин ч танд жаргал авчирч мэднэ. Илүү олон үзэгдэл, олон үйл явдал гарах тусам таны сэтгэлийн баяр баясгал нэмэгдэхийг та мэдрэх болно. Учир нь та тэдгээрийн жинхэнэ мөн чанарыг таниад сурчсан байх билээ. Мөн чанарыг нь таниад ирэхээр тэр юмс таны сэтгэлийн тусгал төдий болох нь мэдэгдэнэ. Ингэж чадсан тэр йогны бясалгалын хүч шавхагдахгүй нэмэгдсээр байдаг. Улмаар та илүү их баяртай болж таныг хүрээлэх үзэгдэл бүхэн таны оюун санааны тойл төдий болохыг бүрэн ухаарна. Энэ мөчөөс л таны туйлын баяр баясгалан эхэлнэ. Тиймээс бясалгагч номын мөр хөөж буй бидний хийх хамгийн гол ажил бол өдөр бүр өөрийн сэтгэл хөдлөлтөд тэмцэлгүйгээр ажиллах явдал юм. Зүгээр л сууж байгаад санаагаа амраан хоосон чанарыг төсөөлөх төдийд бүх асуудал шийдэгдэхгүй. Энэ цаг үед өдөр тутмын амьдралын бүхий л сэтгэл хөдлөл, эмоци бүртээ чин сэтгэлээсээ ажиллах хэрэгтэй. Юу ч гарсан бай, ямар ч сэтгэл хөдлөл төрсөн бай, төрхөн төрөг. Харин та түүний мөн чанарыг нь ажиглаж шинж. Би ингэвэл гинэт гэгэрчхэн гэж хэлэх гээгүй, харин тийхүү ажиглаж шинжих явцдаа юмс, сэтгэл хөдлөлүүд хэрхэн гарч ирж, хэрхэн үйлчилж байгааг ойлгож эхлэн гэж байна. Энэ л бясалгагчийн хувьд маш чухал чадвар юм. Ингэж өдөр тутам сэтгэл хөдлөлтөйгээ ажиллаад ирэхэд аажмаар эвдүүн олдоод бүр сүүлдээ таны сэтгэл хөдлөлүүд өөрсдөө таны найзууд болж хувирна. Тэд таныг өмүүлэх хүчээ алдна. Учир нь та тэднийг анхаарч эхэлснийг мэдэрнэ. Харин та анхаарал тавихгүй сул орхивол таныг сул дорой байна гэж үзээд булам толгой дээр чинь гарч таныг зовоохоо үргэлжлүүлнэ. Иймээс эцсийн дүнд бүх хариуцлага өөрийн тань гарт байдаг. Номын сургаалт амжилахын хүч багшийн эд шидэнд найдаад сууж болохгүй. Зүгээр л хоёр гараа хамттан ажиллуулж байж ямар ч ажлыг бүтээдэгтэй адил номын сургаалыг өөрийн чармаалттай хослуулж байж л илүү зовлон шаналлыг гэтлэж чадна. Их дээдсийн айлцсан чухал сургаалын гол утга ийм буюу. Баярлалаа.